гэмтэрэг гардаг. Гарсан гэмтэргийн араас мөрдөгчнөр мэдээж илрүүлэхийн тулд бодлого баримт цуглуулж бэхжүүлж явдаг тийм үү. Тэр үед хүний одоо энзим мэдээлэл юм уу байгууллага иргэдийн улс толботой мэдээллийг авахд мөрдөгч заавал прокуроос зөвшөөрөл авчиж энэ бодлого баримтыг цуглуулж бэхжүүлж энэ хэргийг одоо шийдэж илрүүлж нэг талаас хүн хохирцсон биз дээ. Тэр хохирсон хүндэд зөрчигдсөн эрхийг сэргийх тулд энэ ажиллагаа хийгддэг байна. Тухайлбал одоо хүний одоо банкны мэдээлэл утасны биеийг гаргаж авах, өөрийн төлбөрийн операторуудаас бас мэдээлэл гаргуулж авахтай тухайн хүнтэй холбоотой асуудал төр мэдээлэл гаргуулж авах. Хүнээс биологийн шинжилгээ авах. Одоо зохицос гаргаж судлуулах. Хүний одоо машиныг гэж ярил л да одоо тийм хөдлөх хөрөнгө болоод байна шүү дээ. Хөдлөх хөрөнгийг нэг хүн одоо худалдаж авах нэрээр заллаад аваа явчих. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явц таана байгааг бид мэдчихлээ. Эсвэл урав тас шитгэхэд бид маш очсон байна. Гэх юм бол прокурорын зөвшөөрлөөр тэр машиныг хурааж авнаа гэсэн. Хамгийн энгийнээр ярих юм бол одоо гар утас хулгайлах эсвэл хайдсан гэгдэл хөрөнгөд болцоод байгаа гар утсыг авч яваад ламбард нь тавьждаг тийм үү. Тэгэхээр тэр ламбарднаас шууд мөрдөгч очоод тэр утсыг авч болохгүй. Заавал прокурорын зөвшөөрлөөр энэ утас маань гэмтэргийн замаар болж авсан. Эд хөрөнгө болоод энийг хурааж авнаа гэдэг асуудлыг ярьдаг байна шүү дээ. Их нийтийн 16 төрлийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор зөвшөөрөл болгодог байна.